Дараагийн мэдээ. За шилжилтийн наснд хүүхдийн сэтгэл зүй докторгүй болж гутралд орох эрсдэл нэмэгдэгэ. Энэ үед үеийнгийн дарамт гэр бүлийн таагүй харилцаа сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс эцэгчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ илүү ярилцаж тэднийг дэмжих нь чухал гэж сэтгэл зүйчид зөвлөлөө. Анги хамт олонны нэгнийг гадуурхах үзэгдэл, царай зүсээр нь гадаад үзмжээр нь, сурлагаар нь гадуурхах, олноороо нийлж дээрлэх, үг хэлээр гутаан даврамжлах зэрэг нь гадуурхагдсан хүүхдэд хүн дээр тусаж маш их эмзэглэн шархалдаг байна. Өсвөр насны хүүхэдтэйгээ өсвөр наснд бие физиологийн хувьд өөрчлөлт гарах нь зүй ёсны хэрэг гэдгийг багш болон эцэг эхчүүд ойлгуулах, сэтгэл санааны дэм өгч өөрийнхөө туршлагаас хуваалцах, найз нөхөд шиг нээлттэй ярилцах хэрэгтэйг мэргэжилтнүүд онцоллоо. Саяхан судалгаагаар бол ер нь энэ хүүхд өсвөр үеийн эхний тунд бол энэ амиа хорлолт бол бас их өндөр байна гэж гарч ирээд байгаа шүү дээ. Эний юунаас болж байгаа гэхээр чинь энэ нийгэм сэтгэл зүйн энэ хямрал, нөхцөл байдал, дээрээс нь гэр бүлийн таатай уур амьсгал ямар байгаа, гэр бүлийн гишүүдийн хоорондын харьцаа ямар байгаа. За ялангуяа үе тэнгийнхний дунд тэр дээрлэхэлт, гадуурхалт гэдэг чинь бол хүүхдийн сэтгэл зүйд маш хүнд тусдаг. Тэр өөрийнхөө мэдрэмжүүдээр айц төгшүүрийн байдлуудаа илэрхийлээд гаргаж чадахгүй байгаа учраас хүүхд яаж ийнө гэхээр сэтгэл готролд орж байгаа. Гормоны өөрчлөлтөөс болоод хүүхэд маш их сэтгэл санааны хямралд ордог. Тэрийг ээж аав нар ерөнхийдөө аягуулсан ойлгож явах хэрэгтэй. Мөн хүүхдийн сэтгэл зүйд хүн дээр нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь гэр бүл салалт байдаг. Үүнд гэр бүлийн гишүүд тусдаа амьдрах нь хүүхдэд ганцаардах мэдрэмж өгч сэтгэл готролд орох үндсэн том шалтгаан болдог байна. Биеийнхээ дотор буюу сэтгэлдээ төрж байгаа мэдрэмжээ ил гаргаж чадаагүй улмаас амиа орлох үйлдэл хийдэг гэж үздэг байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдийн сэтгэл зүйг ойлгож салалтын шалтгаанаа тайлбарлах нь чухал байдаг. Тэр хүүхд гэдэг бол ингээ эмзэг байж байгаа. Төлөвштэй нас гэж байж байгаа. Тэгээ ингээд ойлголцох дотны найз гэх. Тэгэхээр яг одоо хүүхдийн сэтгэл зүй өвдсөн тохиолдол хүүхд бол өөрөө тэр илэрхийлэх боломжгүй. Энийг засахын тулд яа тэгэхээр нөгөө ойлголцох, ярилцах, тэр хүүхдийн дотор байгаа тэр гэмтсэн зүйлийг гаргаж ирж одоо яриулах. Ярих боломжгүй зүйлийг одоо урлагийн аргаар дамжуулна одоо дуу одоо тий хөгжим тэмцэлгээ ч юм уу, арт терапи аргаар ч юм уу гаргаж ирэх нь хамгийн чухал байдаг. Зөвхөн бие махбод өвддөггүй, сэтгэлж өвддөг. Иймээс эцэг эхчүүд ажилдаа гэсэн шалтгаанаар хүүхдээ үл тоож сэтгэлийг нь гэмтээдэг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Иймээс хүүхдийнхээ сэтгэлийг эрүүл байлгахын тулд ярилцаж, ойлголцож, сонсож байх нь хамгийн гол арга хэрэгсэл юм.